За эзэн Есүс Христийн үхлийг ялсны баярын мэнд хүргье. Тэгээд мэдээж өнөөдөр бид баяр гэж тэмдэглэж байгаа боловч эзний өдөр болгон өөрөө угаасаа баяр шүү дээ. Тэгээд бидний бүтэнсээ өдөр цугладаг утга учир бол Есүс Христ үхлийг амилсныг бид эргэн санах юм өдөр байдаг байгаа тийм ээ. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн яг тийм өдрийн яг адил нэг өдөр. Юугаараа ялгаатай юм бэ гэхээр дэлхийн Христэд итгэгч бүх хүмүүс өнөөдөр энэ өдрийг онцгойлон үзээд тэгээд жилдээ нэг удаа хамтдаа тэгээд энэ зүйлийг дэлхийд тунхаглах ийм баяр болгож байгаа зүйл. Тэрнээс биш бусад эзний өдөр болгон бол яг л адилхан амьлын баярын өдөр байдаг. За тэгээд өнөөдөр эзний үгийг хуваалцахаас өмнө нэг залуу хос уг нь байх хэвээр ирсэн байна уу ирээгүй байна уу хайгаад байсан харагдахгүй байх шиг байна. Манай медиа маань ирсэн үү? Ирээгүй байна уу те? За тэгвэл нэг зүйл нэг хосууд уг нь зарлуулах ёстой байсан. Эзний үгийг хүлээж авахд бэлэн байна уу? За бэлэн байгаа бол хамтдаа өнөөдрийн дөнгөж сая бидний уншсан Иохан номын 11-р 25 дугаар ишлэл рүү анхаарлаа тавь. Тэгэхээр монголчуудын хувьд нэг ийм үг байдаг. Ямар нэгэн ертөнцийн 3 гэдэг зүйл байдаг тийм үү? ертөнцийн 3 сайхан эсвэл ертөнцийн 3 цагаанч гэх тийм үү? ертөнцийн 3 хэцүүч гэх тийм үү? Иймэрхүү үг байдаг. Яг үүнтэй адилхан өнөөдрийн Иохан номын 11-р 25 дугаар ишлэл дээр гарч байгаа утгаас бид нэр ийм ертөнцид байхгүй 3 зүйлийн тухай, ертөнцийн бас өгөж чадгүй 3 зүйлийн тухай, ертөнцийн мөхөс сул дорой болдог 3 зүйлийн тухай, бас ертөнцид яг байхгүй боловч байгаа 3 зүйлийн тухай өнөөдөр бид хуваалцах. Тэгэхээр энэ бол бидний эзэн Есүс Христийн үхлийгээд амьлалтай холбоотой хэсэг байгаа юм. За бид нэг өнөөдөр Библийн ишлэг унших юм бол эзэн ингэж хэлсэн байна. Би бол амьлал ба амь юм аа хэмээн өгүүлсэн байна. Тийм ээ. За бидний мэдих Иохан номын 11-р бүлгийн 25 дугаар ишлэл нь нэлээд сайн мэдих ишлэл байна. Өнөөдөр Есүс Христийн үхэл амьлалтаас 3 зүйлийн тал дээр ялангуяа амьллын тал дээр болон үхлийн тал дээр энэ баярын тал дээр 3 зүйлийг бид нэр суралцах. Эхнийх нь Есүс Христ үхлийг ялсан байна. Тэр хинч өнөөдөр үхлийн яг үндэс учир шалтгаан болсон гим нүглийг хинч ялж чадаагүй юм. Харин бидний эзэн Есүс Христ л үхлийг ялсан байна. Олон хүмүүс дэлхий дээр амьдарч номлогчийн үгсэн дээр ингэж хэлсэн байдаг. Нэг үеийнхэн ирж нөгөө үеийнхэн явдгаа гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэг үеийн хүмүүс ирж байдаг, нөгөө үеийнх нь хүмүүс энэ дэлхийгээс явж байдаг баг. Дуусаж байдаг гэсэн үг. Тэгэхээр хүмүүс энэ дэлхий дээр мөнхөд амьдрахгүй. Яагаад гэвэл хүмүүс үхдэг учраас. Хүмүүс яагаад үхдэг вэ гэж асуух үед хүмүүс яг ихэвчлэн буруу хариулдаг. Юу гэж хариулдаг вэ гэхээр хүн аваарт ороод өгсөн, за юу гэдэг хордоод өгсөн, эсвэл юу гэх өвчнөөс болоод өгсөн, ослолоос болоод өгсөн ч гэдэг ямар нэгэн үхлээс ямар нэгэн шалтгааны тухай ярьдаг. Харин яагаад үхдэг вэ гэдэг зүйл дээр ингэж хариулдаг. Яагаад үхдэг вэ гэвэл Библи юу гэж хариулдаг вэ гэхээр яагаад гэвэл гим нүглээс болж үхт юмаа гэж хэлсэн байдаг. Ром номын 6 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлдэр гим нүглийн төлөөс бол үхэл юм гэж хэлсэн байна. Хүмүүс гимээс болж үхдэг байх нь. Гимээс болж амгалаа. За. Гимээс болж хүмүүс үхэл тушаагддаг байх нь. Харин хүмүүс бодохдоо буруу амьдрснаас, муу амьдрснаас тэгээ эрүүл мэндэ бодоогүйгээс болоод өглөө гэж боддог. Үгүй хичнээн эрүүл мэндэ бодсон ч хичнээн зөв шударга сайн амьдрсан ч та энэ амьдралыг бүх хүмүүс орхих болно. Хүмүүс заримдаа андуурд Христ итгэж мөртлөөр бурхан мөнх амиг өгсөн гэж байгаа мөртл яагаад тэгвэл урт наслахгүй байгаа юм бэ? Тэгээ яагаад хурдан үхчээд байгаа юм бэ? Мөнх амьтан бол юу гэдэг юм мөнхөд амьдрах юм биш үү гэдэг. Тэгээ энэ дэлхийн махан биеийн амьдралын тухай бодох үедээ тэгэж боддог. Харин эзэн Есүс Христийн амьлалт бол биднийх шиг махан биеийн амьлалт байгаагүй юм. Түүний амьлалт нь амьлалт бөгөөд түүнээс гадна түүнд мөнх амьдрах бие бас хамт өгөгдсөн гэдгийг Библи бидэнд хэлдэг. Бид нар дөнгөж сая харилцан уншлага дээр түүнд өгөгдсөн юр бусын сүнслэг бөгөөд эрх мэдэлтэй дахин амьдрах энэ биеийн тухай өгүүлсэн.
Дахин амьдрна гэдэг нь түүнтэй хамт амьдрч болох биеийг нь хамт Бурхан өгсөн баг. Есүс Христ яг ийм биеэр үхлийг ялан дийлж амилсан баг. Махан биеэр биш. Мэдээж Библиэлд олон хүмүүс үхлээс амилсан тухай өгүүлдэг. Лазарыг Бурхан дуудаж Есүс Христ дуудан булчнаас гаргаж ирдгийг бид нар санаж байгаа. Бэлэвсэн эмэгтэй яг амилуулж байгааг 12 настай охины амилалтын тухай бид нар харсан. Гэвч тэд бүгдээрээ яасан бэ? Бүгд цаг хугацааны ард энэ махан биеийг өмссөн учраас бүгд үхсэн бэ. Христ тэднийг бүгдийг үхлээс амилуулсан ч тэд махан биетэй учраас бүгд үхсэн ба. Харин бидний эзэн Есүс Христийн амилалтын бие бол өөр бие юм. Түүний бие нь болохоор үхлийг хизээш амсахгүй, үхэлд хөтлөгдөхгүй, үхлийг ялан дийлдэг бие юм. Ийм биеийг бид ч гэсэн хожим өмсөх болно. Гэхдээ наан хамгийн ихний ойлгох ёстой зүйл нь Есүс Христ үхлийг ялсан гэдгийг, үхлийг өхүүлсэн гэдгийг мартаж болохгүй маа. Зүгээр бидний бодож байгаа шиг булчин дотроос гарч ирсэн зүйл биш. Булчнаас амьлахдаа тэр өөрөө үхлийг тэр булсанд үлдээгээд гарсан гэсэн утга юм. Хожим итгэгч хүмүүс нь бүгд яг адилхан үхлийг ялан дийлэх болно. Ер бусын Бурханаас өгөгдсөн биетэйгээр үхлийг ялан дийлэх болно. Ах дүүс минь, өөрсдийнхөө махан биеийн ойлголтоор бүх хараарай. Бидний махан биеийн амьдралыг Бурхан юу гэж хэлсэгээр 70 жил, өсрөөл 80 жил. За дээдлэн 120 жил гэж Библи бидэнд хэлж өгсөн. Тэгээ бид нар энэ биеэрээ амьдрах юм шиг бодож, энэ биеэрээ урт удаан байх юм шиг боддог. Тэгээ Христ итгэн гутал энэ биеэрээ мөнхөд амьдрах юм шиг боддог. Тийм учраас оршуулган дээр яадаг вөхөр хүмүүс католикчууд шатаах буюу чандарлах гэхээр тэд болохгүй бие нь ямар байх хэвтэй, бие нь байх хэвтэй гэдэг. Бие нь хөрсөндөө шингээд алга болдог байхгүй юу? Тэгэхээр Бурхан тэр биеийг өгөх юм биш. Өөр бие өгөх болно. Алдрын бие өгөх болно. Үхэл үздэггүй, өвчсөнд ороогдгүй, гим нүгэлд хутгалдахгүй биеийг Бурхан өгөх болно. Бурхан ийм байдлаар үхлийг ялсан юм а. Тэгэхээр Христээс өөр хинч үхлийг ялаагүй. Өнөөдөр хинч үхлийг ялж чадахгүй. Сайндал урт удаан наслах гэж оролдож болох юм. Сайндал арай гайгүй нүүрний царин гөлгөр жоохондоо амьдрах гэж болох юм. Гэсэн ч гэсэн энэ махан бие үрчийх болно. Тэгээд цагаарах болно, цайрах болно, ядрах болно, тэнхээгүй болно. Бутлагчнууд нь байхгүй болно. Тэгээд мөхөл рүүгээ явах болно. Яагаад гэвэл энэ бие үхэл зориулагдсан бэ. Харин Христийн ялсан, үхлийг ялсан бие бол өөр бие байх нь. Ийм учраас Есүсээс өөр үхлийг ялагч энэ дэлхий дээр нэгч үгүй маа. Хэрвээ бид нар энэ биеэр урт удаан амьдрах юм бол төвөг болно. Үнэхээр тийм ээ. Энэ биеэр урт удаан жил амьдрах юм бол хүмүүс өрөөдгөлдөө удаан жил наслаараа удаан олон жил амьдраарай гэж ярьдаг. Нэг олон жил хүсээд ахар зүйл биш байхгүй юу? 80 жил амьдрахад хангалттай. 100 жил амьдрахад хангалттай ийм үхэл гим нүглийн орчин дээр бид зогсож байгаа. Бүгдээр бодоод үзье л да. Би жишээлбэл 200 жил наслая гэж бодъё. 150 жилийн дараа гэсэн. Би одоо 45 таа гэж 155 жилийн дараа энэ цуглаанд байж гин гэж бодъё. Та нарын маань хідэн энд байх вэ? Тэ? Ганцаараа би амар мундаг итгэлтэй болоод тэгж амьдралаа гэж бодъё. 155 жилийн дараа та нар маань ч байхгүй, таны хүүхдүүд ч байхгүй, манай хүүхдүүд ч байхгүй. Тэр итгэл бүр баг ач зээ мэнүүч байхгүй. Нэг салгалсан хөгшил энд ингэ байж байгаа байхгүй. Тэгээ суглаар нэг салгалал яваад орно бас тэр чин суглаанд ирнэ шүү дээ. Нэг суглаар нэг хөгшин ингэ явах юу гэвэ? Суглаар пастор мэдэхгүй манай суглаанд байсан гэсэн. Ийм л хүн болж хувирна. Ах дүүсэн урт удаан амьдрна гэдэгт учир байг. Бидний энэ махан бие хизээж урдаан амьдрах боломжгүй болохгүй зүйл. Хэрвээ бид энэ биеийг өмсөд удаан жил амьдрал илүү их зовно. Бүр их зовно. Энэ махан биеэрэд идэвгүй сэтгэл санаагаар эргэн тойронд харах хинч таних хүн байхгүй. Бүгд хайртай хүмүүс нь бүгд явцсан байна. Та тийм амьдралыг юунд хүснэ? Тэрний оронд харин Паул элчи хэлсэнчлэн үхэх нь ололт юм. Амьдрах нь Христ юм.
энэ амьдралын 80 жилийн хугацаанд Христийг гэрчилж амьдрий. Хоёрын хооронд нэгэнт л үхэх юм бол харин хүмүүст яг үхлийг ялсан ялалтын тухай гэрчилж амьдрий гэж амьдрах нь 80 жилд хангалттай гэрчлэл хийх боломжтой. Шал дими өөрийнхөө төлөө өөрийнхөө арьсыг татуулаад 100 хэдэн жил татуулаас нэмэр байхгүй сүүлдээ нэмгэрээ айгуул урагтаад авахын аргагүй юм болно. Нэрэ. Тэгээ энэ тэнд үе мөч янз бүрийн зүйл солиулаад хадуулаад нэмэр байхгүй. Сүүлдээ хамаг би чинь төмөр болж дуусна. Эмчнэр төмөрөөр л таны бүх зүйлийг хийгээл дуусна. Энэ тэндээс хөө амтны эргэтэнгүүдийг цуглуулаад хэрэг байхгүй. Осолдгүй амчин нэг нүдэн нээлттэй юм ахах. Ах дүүсэн удаан амьдрах, энэ дэлхийдэр ундаа амьдрах үүнхээр хүсээд ах зүйл биш. Харин Бурхны өгөгдсөн 80 жил, 90 жилийнхаа хугацаанд л баяр хөөртэй эзэн үхлийг ялсан гэдэг энэ ялалтыг гэрчилж амьдр. Үхэл ялагддаг гэдгийг гэрчилж амьдр. Гим нүгэл үхдэг гэдгийг хэлж өг. Та амьдралаараа харуулж өг. Би ийм гимтэй байсан, ийм явах зуршилтай байсан. Би амьдралаа ингэж яг үрж байсан. Харин Бурхан надад ийм боломж өгсөн. Тэгээ би түүнийг яг энэ ялалтаар, энэ итгэлээр би ялан дийлсэн гэж хэлэх нь энэ бол гайхамшигтай гэрчлэл юм. Тийм учраас нэгдүгээрх нь дэлхийд байхгүй, энэ дэлхийд байхгүй байдгүй нэг зүйл бол Христ үхлийг ялсан. Гмийг ялсанд оршиж байх юм. Ах дүүсэн бид ийм Бурханд итгэдэг. Зүгээр л ямар нэгэн Бурхан биш. Харин үхлийг гим нүгэлтэй аль хэдийнэ үгүй болгосон нэгэнд бид итгэдэг байна. Хоёрдугаарх нь бид нэр дахин амьлсан энэ Бурханд итгэдэг. Гэхдээ ямар ч шашинд ямар ч Бурхан амьлаагүй байд юм ба. Бидний эзэн Есүс Христосоор амьлсан эзэн байдгүй. Эхнийх нь бидний эзэн Есүсээс өөр үхлийг ялсан эзэн байдгүй шиг, хоёрдугаарх нь бидний эзэн Есүс Христосоор амьлсан тэр нэгэн ерөөсөө байдгүй маа. Та нар хараарай, ямар ч шашны үндэслэгчид бүгд тэдний булшин байдаг байхгүй. Буддагийн булш байна, Мухаммедийн булшч байна, хинний булш байна, бүгдээрээ булшинд байдаг. Харин өнөөдөр бол Есүс Христ булшнаас гарч ирсэн өдөр юм. Булшин хоосон байгаа юм. Тийм учраас бид түүний амьлалтанд итгэдэг. Христ юу гэж хэлсэн бэ? Би амьлах болно. Гэхдээ махан биеэр биш. Харин юр бусын биеэр гэж бид дөнгөж сая харсан. Үнэхээр бидний эзнээс өөр амьлсан нэгэн энэ ертөнцийн үгүй юм. Энэ амьлалт бол гайхамшигт амьлал байна. Энэ амьлал бол юр бусын амьлалт юм а. Хизээч хинч үүнийг олж харамгүй амьлалт байгаа. Гэвч бид үүнийг итгэлээр хүлээн зөвшөөрдөг. Бид амьлалтыг хүлээн зөвшөөрөхдөө түүний цаана оршиж байгаа маш олон ивэлүүдийг, нууцуудыг бид нар олж харж эхэлдэг баг. Энэ амьлалт нь өөрөө тэр чигээр юу вэ? Юр бусын нууцлаг боловч итгэгч хүмүүст нь маш тод бас маш хүчтэйгээр өөрчлөн нөлөөлж өгдөг амьлалт байгаа юм. Амьлалт байхгүйгээр Христийн хүмүүсийн илдгээр шашныг тодорхойлж чадахгүй. Христийн итгэлийн хамгийн гол онцлог бол амьлалт юм. Та хараарай. Өөр ямар ч шашинд амьлалтын тухай ярьдаггүй. Харин ёс суртахууны тухай бол ярьдаг. Буян үйлдэх тухай бол ярьдаг. Бусдаас өөрсдөө өөрт нь хийх сайн зүйлсийн тухай бол ярьдаг. Бусдыг яллах янз бүрийн үнэн юм шиг зүйлсүүдийн тухай бол ярьдаг боловч хинэн ч үхлийг ялсан амьлалтын тухай ярьдгүй юм. Христ итгэл амьлалтын тухай ярьдаг байна. Иохан ном 10 дугаар бүлэг 10 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байдаг. Би тэднийг амьтаа, бүр бялхсан амьтаа байлгахын тулд ирсэн юм а гэж хэлсэн байдаг. Ам өгж байгаа нэгэн нь бас өөрөө ам авсан нэгэн нь бусдад амийг дүүрэн өгөхийн тулд бас ирдэг байх нь. Христос өөр бидэнд ингэж хэлсэн нэг ч үг. Хүмүүс бидэнд янз бүрийн зүйл өгнө гэж амладаг. Сайндаа мөнгө өгнө гэж амладаг. Хоол хүнс, магадгүй албан тушаал, магадгүй янз бүрийн зүйл өгнө гэж хэлдэг. Хайртай, дуртай болоод ирэхээр янз бүрийн зүйл бүлт үсэрч амладаг байх. Гэхдээ бидний эзэн Есүс шиг би бялхсан амьтаа болгохын тулд ирсэн гэж хэлж чадах хинч байхгүй. Ийм эрх мэдэлтэйгээр тунхагласан Бурхан гэж байдгүй.
Харин бидний эзнээс өөр хинч би та нарыг бас тэднийг бялхсан, бүр бялхсан амьтаа болохоор ирж байгаамаа гэж хинч хэлээгүй юм. Ах дүүс нь хүмүүс энэ дэлхий дээр ирж байдаг, бас явж л байдаг. Гэхдээ юуны төлөө ирж бас хаашаа явж байгаагаа мэддэггүй. Юу өгөх гэж ирснээ ч мэддэггүй байна. Энэ амьдрал дээр юуны төлөө амьдарч байгаагаа ч ойлгохгүйгээр энэ амьдрал дуусдаг. Энэ амьдралаас авах гэж л ирдэг. Аль бол бусдаас их л байвал, бусдаас илүү л байвал, бусдад байхгүй зүйлийг авч байгаа бол болоо гэж боддог болохоос хизээч бусдад өгөж чаддгүй юм. Харин бидний эзэн Есүс Христ загалмай дээр цовдлогдож өнөөдөр үхлийг ялан дийлэхдээ би та нарт амийг тэгтээ бүр бялхсан амийг өгнө гэж тэр хэлсэн юм. Бид нэр энэ бялхсан амийг авч чадах болов. Бид хэрвээ энэ бялхсан амийг авч чадаж байгаа бол бид бас бусдад энэ амийг дамжуулах боломжтой юм. Бид нар зүгээр л авахчд биш. Харин энэ ам нь өөрөө бидэн дээр бялхаад буцаад явах. Биднээс гараад бусдад очдог гайхамшигтай ам байна. Ийм амийг бид хүлээж авсан байна. Энэ ам нь Христээс өгөгддөг ам юм. Энэ амьд гэрэл оршиж байдаг. Иохан 8:12 дээр би бол хорвоогийн гэрэл, намайг дагсан хүний амьдрал гэрэл гэгээтэй болно. Гэхдээ амийн гэрэл гэж хэлсэн баг. Намайг дагсан хүний амьдрал амийн гэрэлтэй болно гэж хэлсэн байдаг. Яг тэгвэл энэ амьд гэрэл оршиж байдаг. Бид нэр гэрэл байгаа газар бүх зүйлийг олж хардаг. Хэрвээ бидний дотор ам байгаа бол бид нэр аливаа зүйлийг олж харах мэрэгэн ухаан, хүч чадал нь бидний дотор өгөгднө гэсэн үг. Ам нь хоосон хошгруулалт биш. Ам нь бодит амьдрал дээр ч гэсэн бидний оюун ухааныг нээж өгдөг, ухааруулж өгдөг, зүрх сэтгэлийг чөлөөлж, эдгээгээд зөвхт байдал дотор хөтөлж өгдөг ийм гэрэлтэй ам байх нь. Та ийм амийг өөрийнхөө дотор агуулж байгаа юу? Тэгвэл бусдад бас дамжуулаасаа гэж танаасаа гуйж байна. 3 дугаарх зүйл байна. Өнөөдрийн бидний Библийг уншсан ишлэл хамтдаа уншъя. Иохан ном 11 дугаар бүлэг 25 дугаар ишлэлийг бүгдээрээ хамт уншъя. 3 Амен. Та ийм үг өрдөн сонсож байсан уу? Би бол тэр амьлалтчин юм. Би бол тэр амьчин юм. Надад итгэгч нь мөхөхгүй, харин амьтай болох болно. Мөнхөд амьдрах болно гэж хэлж байгаа нэгийг та сонссон уу? Мэдээж бид нар янз бүрийн хошгиролтуудыг сонссоор хагаад тэгээ сонгуулийн хошгиролт сонссоор хагаад залхсан баг. Гэхдээ би танд бат хэлж чадмаар. Өнөө хүртэл Есүс Христэд итгэгч мянга сая итгэгч нар энэ үгийг сонсохдоо энэ үгэнд итгэхдээ энэ үгнээс болж өөрсдөө өөрчлөгдөж энэ үгнээс болж жинхэнэ амийг авч амьдралд эрх мэдэлтэй хүч чадалтайгаар гэм нүглээс салангад амьдрч чадсан юм. Өнөөдөр ч гэсэн таны үг энэ газар таныг өөрчлөн шинчлээсэй гэж үнэхээр хүсэж байна. Энэ үгнээс болж өнөөдөр таны дотор гэрэл тусаасай гэж хүсэж байна. Өнөөдөр энэ үгнээс болж та гэм нүглийг ялан дийлээсэй гэж бас ерөөмөр байна. Бидний эзэн Есүс Христ өөрийгөө амьд гэдгээ нотлон харуулсан байна. 1-р Коринтын 15 дугаар бүлгийн 3-8 дугаар ишлэлдэр тэрээр өөрийгөө амьд гэдгийг олонтой гэрчлэн нотлон харуулсан байдаг. Ах トゥ нараа та нар тунгалсан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн авсан, түүндээ зогссон. Хэрв миний тунгалсан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй бол та нар үгээр мөн аврагдсан юм. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир өгсөн бөгөөд оршуулгдан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан. Кевт дараа нь мөнөөх 12-т үзэгджээ. Үүний дараа тэр мөн 500 гаруй ах トゥ нарт нэг мөчөд үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. Тэр дараа нь Яаковд тэгээд бүх хэлч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэс дутуу төрсөн мэт надад ч тэр бас үзэгдсэн билээ гэсэн байна. Амен. Эзэн өөрийнхөө амьд гэдгийг нотлон харуулсан.
Тэр зүгээр амилсан гэж хэн нэгнээр яг хөө дамжуулан өгсөн нэгэн биш. Харин амьд гэдгээ нотолсон байна. Түүний өнөөдөр нотлон гэрчлэгчт нь 80 жилийн хугацаатай. Боловч үхлийг ялсан итгэлээр мөн амийг дотроо агуулж байгаа та юм. Өнөөдөр таны амьдралаас болж Христийн үхэл амьдралд энэ дэлхий дээр гэрчлэгдэх ёстой юм. Яг тэгвэл таны дотор ийм итгэл байгаа гэж би бат итгэж байна. Энэ итгэлээс болж та өнөөдөр энэ зогсож байгаа гэж итгэж байна. Энэ итгэл бол өнөөдөр бидний гоё үгэнд, сайхан үгэнд, янз бүрийн арга замд уруу татах тийм номлолууд биш. Өнөөдрийн номлол бол таныг дахин итгэлийнхаа байран дээр өөрийнхөө итгэлийн суурин дээр очиосоо гэсэн энэ номлол бөгөөд Бурхны үг юм. Нэг зүйлийг дахин эргэж хараасаа гэж хүсэж байна. Олон гоё үгсүүдээс илүүгээр, олон харагдаж байгаа сайн зүйлсүүдээс илүүгээр харин өнөөдөр таны дотор байгаа итгэлийг дахин нягтлан хараач. Үнэхээр таны итгэл үхлийг ялан дийлсэн юм уу? Үхлийг өхүүлж чадсан юм уу? Тийм бол таны амьдрал дээр яг тийм гэрчлэл байгаа юм уу? Гим нүглийг ялсан итгэл таны дотор байгаа юм уу? Хоёрт нь үнэхээр таны дотор ам дүүрэн бялхсан ам үнэхээр байгаа юм уу? Гэрэл үнэн зөв байдал бялхаж чадах ийм амьдрал таны дотор байгаа бол энэ нь таны дотор бялхсан ам байна гэсэн үг юм. Хүмүүс таныг хараад, таны амьдралыг чинь хэм маягийг хараад, таны амьдралын дадал зуршлыг чинь хараад, үг яриаг чинь хараад үнэхээр бялхсан нэгэн гэж харж байгаа юу? Эс бөгөөс зүгээр явж байгаа нэгэн, дагаж байгаа нэгэн, магадгүй чуулганд ирж байгаа нэгнээр л харж байгаа юу? Үнэхээр таны амнаас, таны амьдралаас гэрэл бялхалт гарч чадаж байгаа юм. Дахин амьлалт нь өөрөө хизээч дуусашгүй. Дахин амьлалт нь өөрөө хизээч дундэршгүй яг бялхал дүүрэн байдаг гэдгийг бид эндээс харж байна. Ах дүүс минь, эхний зүйлийг дахин хэлж өгье. Үхлийг ялах нь Бурхны ажил байсан юм а. Христ үхлийг ялсан нь дэлхийд байхгүй, хүмүүсийн чадахгүй ийм гайхамшигтай ажил байсан бөгөөд энэ нь өнөөдөр ч гэсэн танд өвлөгдсөн гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр Христ үхлийг ялсан бол та ч гэсэн гмийн дадал зуршлуудыг ялж чадна. Хоёрдугаарх нь үхэл нь өөрөө үхлийг ялсан бол энэ нь заавал амилсан байх ёстой. Энэ амьлалт нь мөнхийн биетэй бөгөөд энэ амьдрал дээр хүч чадалтай эрх мэдэлтэй байгаа. Та ч гэсэн хуучин хүнээ хаяад шин хүн болох амьлалтыг харуулах ёстой юм. Гуравдугаарх нь энэ амьлалт чинь мөнхийн төдийгүй. Энэ амьлалт чинь бялхсан дүүрэн амьтай байх ёстой гэдгийг өнөөдөр Библи бидэнд хэлж өгч байна. Энэ амьлалтаар дамжуулаад танаас гэрэл, Христийг гэрчлэх гэрэл гарах ёстой юм. Гэхдээ битгий андуураарай. Буян үлдэх тухай яриаггүй байгаа. Шашин таныг буян үлдэх тухай ярьдаг. Үгүй, бид буян үлдэхийн тулд аврагдсан юм биш. Бид юуг бэлхаан харуулахын тулд аврагдсан юм бэ? Бидний дотор гмийг ялсан эзний амьлалт байгаа гэдгийг харуулахын тулд, гмийг ялаад амилсан гэдгийг харуулахын тулд бид нэр бялхах ёстой юм. Тэрээс биш бусад шашин шиг буян үлдэж гим нүгэл, худал хуурмаг, хог новшийн дадал зуршлаа хийж байгаа ялахгүй хөгийн зүйлсүүдээр халахлахыг хэлж байгаа биш юм. Харин үнэхээр таны дотор үхлийг гмийг ялсан ялалт байгаа бол мөн өнөөдөр үнэхээр таны дотор амьлалтын бялхал байгаа бол үнэхээр та аврагдаж, эзнэр өрөөгдөж, түүний мөнх амийг авсан нэгэн байна гэдгийг өнөөдөр дахин тунхагламаар байна. Өнөөдрийн үг цаган данч бага байна. Өнөөдөр яг бол баярын өдөр учраас, өнөөдөр үргэлжлүүлэг хийх зүйл зөндөө байгаа учраас гэхдээ дахиад урьж байна. Итгэл рүүгээ, итгэлийг зохиогч руугаа хараагаа чиглүүл. Түүний үхлийг ялсан гэдгийг дахин сан. Мөн үхлийг ялж ам өгсөн, амилсан гэдгийг дахин санаасаа гэж урьж байна. Алдар нь эзэн байх болтугай. Хамтдаа залбирцгаая.